Сайн байцгаана уу янз мажид минь. Та бүхэнд өнөөдөр хэдүүр сайн мэдлийг авч байгаас уншиж өгье гэж бодсон юм. Тэгэхээр энэ дээр болохоор юу гардаг вэ гэхээр Саул хаан дээр болохоор эзэн Самуэль тайлдаж би Саулыг Израилийн хаан байлгахаар нэгэн татгалзаж байгаа. Учир чи хэдийн хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ гэж. Эртээ тос дүүргэн явах тун би чамайг Бетлеемийн хүн Исев руу илгээе. Учир нь би түүний хөвгүүдийн дундаас өөртөө хааныг сонгосон билээ гэв. Тэгэхээр эзэн Саулыг ханаар болиулж явах үед Саул хаан байхад тэр дөрөв болчдгүй байгаа. Яагаад вэ гэвэл дараагийн хүн бас сонгож гарч иртэл хуцаа орж байгаа нэгдүгээрт нь тэгэхэд яг дэлхийн албан тушаалын хувьд бол энэ хүн хаан хэвээрэл байж байгаа. Тэгэд харин Самуэль би яаж явах вэ? Саул хүний тухай сонсвол намайг алах болно гэв. Тэгэхээр дэлхий дээр Самуэль хийдгээр иш үзүүлэгч дараагийн хааныг томлохын тулд эзэн бас үнэхээр Самуэлийг явуулах шаардлагатай байгаа. Тэр үед бол Саул лас бас айж имэж байгаа. Яг бол хаа мэдчих юм бол яг үлээ мэдээж ааш тараа. Тэгээ эзэн айлхтаа чи энэ тугал авч эзэн дахил өргөхөөр ирлээ гэж хэлэгдэн. Дахил өргөхдөө эсэг өргөхдөн гэж. Аргын зааж өгч байгаа. Эсэдтэй уулзах мэрэгүү ханыг чиний юу ихийг би чам зааж өгнө гэж. Чи миний төлөө миний харуулах хүн тос тутгах хэрэгтэй гэж. Тэгэхээр яг энэ цаг мөчид болоод тос тутгалтаар маш гар тавилтаар болон тос тутгалтаар эрх мэдэл хүч чадлууд ирдэг. Энд бол хааны сонгох гэж байгаа явдал болох гэж байгаа. Тэгэд эзэн уг нь өөрөө сонгож байгаа. Гэтэ тийм боловч махан биетэй Самуэль гэдэг иш үзүүлэгчтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд аргыг бас зааж өгч байгаа. Энэ дэлхий дээр бас мэдэр мэрэгэн харагцаатэй арга янз бүрийн ялангуяа тэр ахлах өөрөөсөө дээд тушаалтай хүнтэй ч гэсэн мэрэгэн ухаантай харьцахтай шаардлага гарч ирж байгаа юм л да. Энэ дээр урвжийн үг юм болоо тийм бас яг тийм биш. Яг бол эзний үгийг сонсож байгаа. Эзэн тэр хүнийг хаанаас татгалзуулж байгаа. Эйгүү Самуэль эзний альцыг үлдэж Бэтлеhem руу явж ирж байгаа. Тэгээд тухайн үед бол энэ Самуэльд бол бүх төлөвлөгөөг хэлчихгүй байгаа. Яг хэдхэн алхмыг хэлдэг. Эзэн болохоор ингээд баг багаар нь алхмаар хэлдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Яг бол ихэнх хүмүүс бүтэн зураг харах гэж хичээдэг л да. Би яг яах гэж байгаа ингээд одоо ингээд 2-3 юм эзэнчлэл яваад байдаг. Заримдаа бүр эзэнчлэхгүй юм гэж хэлдэг л те. Тийм болохоор эзэнд итгээд алхах хэрэгтэй байгаа. Танд ирүү иш үзүүлэх гэсэн бол танд ирүү мэдлэгийн үг гэсэн бол та ингээд алхах хэрэгтэй байгаа. Тэгээд Самуэль эзний айлцантайгаа үлдэж Бэтлеhem руу ирэв. Хотын ахлагч түүнийг ухтгаар чичцэр гарч ирэв. Та ингийн хэрэг ирүү гэмээ асуув. Өгвөл Самуэль ингийн хэрэгээр би эзэн дахил өрөхөр ирлээ. Би ариусгах надтай хамт дахил өрөхөр ирэх түн юм гэв. Тэр хүн Исев болон түүний өвгүүдийг ариусгах дэдийг дахил өрөхөд өрөв. Тэдний орж ирэхэд Самуэль Илабыг хараад үнэхээр эзний туслагдсан хүн өөрхөн мөн байна хэмээн бодож байгаа. Тэгээд Самуэль хичнээн иш үзүүлэгч хамгийн алдартай мундаг иш үзүүлэгч нэг байсан боловч энэ дээр гадна төрхөөр хараад алдаж байгаа. Гэвч эзэн Самуэльд айлдан түүнийг гаднах байдлыг нь болон нуурын өндөг бүх харагтун би түүнийг үл тав. Учир нь бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол эзэн зүрхийг хардаг гэв. Тэгэхээр харамсалтай нь бид нар хүн үнэхээр хүмүүсийн зүрхийг харж мэддэггүй. Гаднах төрхийг хардаг. Ингэсэн тэгсэн байна, салсан сарсан байна, шоронд орсон байж гэдэг юм, чи эмэгтэй хүн байж гэдэг юм. Гэх байдлаар зөндөө хардаг байгаа. Гэтэл эзэн тэр хүний зүрхийг хардаг байгаа. Тэгээд Исээ бусад хүүхдэд дууж байгаа ингээл нэгээр нь дуудаад ингээд эсээ 7 өнгөнөөс Самуэль нуурдор явуулсан Самуэль эсэд эзэн эднийг сонгоогүй гэж өгвөл. Тэгэхээр Самуэль эсэд хөвгүүд чинь бүгд энд байна уу гэхэд бисээ отхон хөвгөн минь үлцэн харах тун тэр хонио харуулж байгаагүй. Тэгэхээр Самуэль эсэд хүн явуулж тэр хөвгүнийг авч өртөн тэр хүнийг энд эртэл бид суухгүй хэмээн өгвөл. Тэр үнэхээр онцгой байгаа тэр хүнийг эртэл ажиллаа дуустал эзний хийх ёстой төлөвсөн ажиллаа дуустал эсэ Самуэль суухгүй байж байгаа. Эсээ хүн явуулж түүнийг авч болов. Тэр улаан бутарсан сайхан нүдтэй сайхан төрхтэй өвгөн байв. Эзэн алхтаа боцож түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн гэв. Тэгэхэд Самуэль эвэртэй тоцыг авч анхныхын дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн эзний сүнс Давидын нэр хүчтэй був. Самуэль босож Рама руу буцав. Тэр ажиллаа хийж Самуэль буцаад явж байгаа. Энд дээр эзний тос яг тослох үед эзний сүнс Самуэль Давидын дээр бууж байгаа юм гэхээр тэгэд эзний сүнс Саулаас салсан гэж байгаа. Яг тэр үед 14 дэх эшлэл. Тэгэхээр энд юу ярьж байгаа гэхээр тухайн үед хуучин гэрэл бол ариун сүнс ингэж тослогоогоор тусгай хүмүүстэр ирдэг байсан бол одоо бид нар итгэгчийн хувьд бол байнга ирэх боломжтой болсон байдаг. Тэгэхээр бид нар үнэхээр хуучин гэрэл бол үнэхээр хаяа нэг болдог үзэгдлийг бүр хаадууд авдаг тэр ариун сүнсийг бид нар өөрсдөө авах боломжтой болсон гэсэн үг. Үнэхээр тийм учраас үнэхээр ариун сүнсэнд ямар үн цэнтэй зүйл гэдгийг бодож талархах явдал маш чухал.
Үгүй одоо ингээд өргөн байгаар нь ариун сүнс ингээд бүх хүнд байдаг болохоор ч гэх юм уу те итгэгч нарт байдаг юм чинь ингээд тоохгүй байдаг. Гэтэл үнэхээр ариун сүнс маш чухал зүйл байгаа шүү. Хаад тэр Дэвид хаанд байсан те Самуэлд байсан энэ бүх зүйл бол маш өндөр одоо шалгуугаар очдог байсан. Үнэхээр бурхан тооцоолж хэдхэн цөөхөн хүнээс ганцыг сонгодог байсан. Тийм болохоор маш ховор байсан зүйл шүү тэр үед. Тийм болохоор ариун сүнсийг үнэхээр нандинараа маш чухал шүү гэдгээс бодолцоороо тэгээд энд бол Самуэль хідэнтэй алдаж байгаа. Алдах боломжийг эзэн гаргаж л байгаа юм. Тийм болохоор та бүхэн бас иш үзүүлэгчээр бэлдэгдэж байгаа ч юм уу сургаж байгаа иш үзүүлэлт сурж байгаа энэ төр байх юм бол алдахаасаа битээс завар ялангуяа сүмж болгон түүнийг бас алдахт нь ч гэсэн дэмжиж чи удахгүй сайн хийдэг болно ч гэдэг юм уу. Аль болох бас өөртөө бас сонсдог хүн байх юм бол хажууд нас сургаараа гэж хүсэж जैन. Тэгээд иш үзүүлгийн бэлэг авьяас бол бас бүхэн өмнөх хүсэмжлэх бэлэг авьяасуудаа нэгэ гэж би мэдж байгаа. Яг бол Библиэлд тэгж бичигдсэн байдаг учраас тэгээд бас та хүсэмжлээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа.